Хөөрхий зулаа энэ бүгдийг мэдчихэж байгаа болов. Зулаа. Чи сайхна хэдэн үргэж байгааг мэдгүй. Тэгвэл одоо мэдчихав. Хөөе. Энд юу хийж Оо. Ахын Сэвгийн 6 жилийн төрсөн өдрийн урамшууллынханд супер азтан болох гэж сууж штэ. 7 хоног бүр 2 азтан. Нэмээд 2 супер азтан iPhone 15 Pro Max жиж босоор аялах хэрэгтэй болно. Мөн Сэвгийн үнэн хэрэглэгчтэй зориулсан супер хямдралтай зэс loyalty market check-in зэс бас өөр олон шинэс нэмэгдсэн байгаа мэлээ. Тэгээд Сэвгийн үнэн хэрэглэгчтэй зориулаад олон урамшуулал хямдралтай бүтээгдэхүүн байгаа гэж боддоо. Гоё австай. гоё юм бэ? Гэхдээ та надад худлаа ирсэн байна. Таныг анартай үргэж байгаа ч мэдсэн шүү. Энэ юу юм бэ? Юу л та? Би төрсөн дүүн. Чи хий. Би найз охин байна. Та надад яагаад юм хөөрхөн найзхан тоосны хэлээгүй? Юугаач нурахгүй илэн далангүй байна гэж амсан мэдтэй. Та муухай. Захаага уучлаарай. Ахын гээд айст кофе авч. За кофе нахын даа. Баярлалаа. Ага, та аав ээж хоёрт найз санаа танилцуулах юм уу? Амар ичвтер нь албан ёсоор үргэлгүй байгаа юм. Яагаад? Юу, их чинь бэлгүүнийхаас нэг альбаасаар салааг байгаа юм аа. Энэ бэлгүүний одоо ямар даварцсан юм бэ? Одоо л тантай үргэлээд байгаа юм уу? Би тэрэнд одоо удахгүй сар хийчихье заяа. Та хоёр тайван үрэх үрэх за. Тийм үү? Юу их чинь сайхан Тахтад үргэлээ шүү. Тэг үрэх үрэх. Маа, энэ засаг чам. Хоо, энэ миний дуртай аян торт шүү дээ. Сэвэн сүлжээдэл өөр нэмэлт хэрэглэгчдэд зориулсан loyalty market-с гаргасан байгаа. Чи өөрийн цуглаас оноогоороо олон төрлийн бараг зөвхөн Сэв аптай хэрэглэгчдэд зориулсан 60% хямдралтай өнөр авах боломжтой. Энийг хардаа. Тэгээ бүр энэ сарыг дуустал 7 хоног бүр шинэ бүтээгдэхүүн нэмэгдэж бэлэг барина гэсэн гоё газтай. Нэг оноо нэг төгрөг гэсэн учраас оноогоо цуглуулаад хялбархаа авчин. Эндээ зориулаад чек-ин урамшууллын зэс бас гаргасан байгаа. 10,000 төгрөгөөр 6 давалдаа авалт хийгээд 1000 сая оноо. Дахин яг ажилтны хуралдаа авалт хийгээд 5,000 сая оноотой болох боломжтой. Чамд хэдэн байна? Гоё маач. Байж та. Гүн яг юу болоод байгааг надад тайлбарлаад өгөх юм байна уу? Аха, ийм болсон байхгүй юу да? Яа, юу яриад байгаа юм бэ? Та бэлгүүний хахад тусалчихвал да. Угаасаа та сингл үстэй. Тийм үстэй. Тэглээгээ дүрлээ бэлтгэн төлөө натаа өргөн гэж үгс үг юм. Ханараа чи найздаа туслал да. Найз нэг хайрын сэдвтэй кино тоглож байгаа байхгүй юу? Тэгсэн найруулагч намайг ерөөсө хайраас дурлж байгаа юм шиг харагдаж чадахгүй нэгэд. Тэгээд дүрдээ орохын тулд гүнтээ үргэж үзээд тэгээд тэр мэдрэмжээ дэлгэцэн дээр гаргамаар байгаа байхгүй юу? Нар ихчээ. Ганцхан сар штэ. Ямар ч инхнээсээ үрэх гээд байгаа юм штэ. Та зүгээр бэлгүүний хахад тусалж ингэж бодчих тэхүү. За. Ганцхан сар шүү. Баярлалаа хантаа. Гэтэ хүмүүст худлаа үрсэн гэж хэлж болохгүй шүү. Жигнэсээ юм шиг л бай. Тэгвэл найзсан ч гэсэн дүрдээсээ ороод кинодооч лайк тавьчихна. За. Ийм юм болсон байхгүй юу? Нэр юм уу? Нэрээ би үгүйж бэлгүнтэй жигнэсээ өрхөвдөө. Сайн аваарай. Одоо наа жүжигээ зогсоо. Угаасаа бүгдээрээ мэдэлсэн. Хөөрхий. Би тэр хайрын киноч угаасаа тоглохоо болцсон. Яагаад? Намайг хэтэрхий царайлгүй босод жүжигчд хажууд чи царай муутай харагдана хамт тоглохоос татгалзаад байна гэж болиулцаа. Зүгээрээ миний царайлаг ахыг тоглох кино заавал олно. Энэ хоёр нотой. За тэгвэл андраа. Одоо жинхнээс албан ёсоор ирэх юм. Болно л даа. Гэтэ манай ахаас ихлээр зөвшөөрөл авах хэрэгтэй. Ах гэж чи ахтай мó? Тийш үү? Та Андрийнхыг мэдтгүй юм уу? 2 м 200 кг жинтэй бүх хүн байдаг штэ. Ядчихт амар ууртай. Өмнө өрхий гэж гуйсан залууг нь эвхэд консервны лаазан тэгээд цавхаар шидсэн штэ. Тэ? Сайхна бити санаа зов. Энэ удаа гайг байхаа. Одоо шууд уулзалаач. Тэгэл да. Одоо явъя. Үгүй.